Нийгмэл тайлан гээд байгаа. За integrated reporting гэсэн. Тэгэхээр энэ тавыг тодорхойлолтод хийсэн байна. Сүүлийн үед бид нар бас тайлан дээр олон нэр томьёонууд хэрэгжилж байгаа. Дуртай байдлын тайлан, засаглалын тайлан, жилийн тайлан гэх мэт тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр тайлан гэдэг нь ерөөсөө байгууллагын бодлого, стратеги, засаглал, гүйцэтгэл, ирээдүйн хэтийн хандлага, за тэгээд нийгмийн хариуцлага, хүрээлэн байгаа орчиндөө ер нь тэр байгууллагын өнгөрсөн түүх, ирээдүйн чиг хандлагыг илтгэсэн тийм одоо товч тодорхой мэдээлэл өгөхий тайлан бол одоо нэгдүгээр тайлан гэж байгаа. За нэгдүгээр тайланы зорилго бол за юун дөрөнд бол тэр байгууллагын хөрөнгө оруулагч эзэдүүд тэдний оруулсан хөрөнгө санхүүжилтийг одоо хэр үргүүрээ шигтэй байх талаар оновчтой мэдээллийг бол хүргэхэд бол чиглэгдэнэ. За нөгөө талаар байгууллага маань олон зорилгын тайлбаруудыг бэлтгэдэг. Санхүүгийн тайлбар дотроо санхүүгийн үзүүлэлттэй тайлбарууд гэж олон янзын гардаг. Гадны хэрэглэгчдэд, дотоод хэрэглэгчдэд, татварын нийгмийн даатгалын хэмжлэн. За түүнээс гадна засаглалын тайлан гэж бид гаргадаг. Нийтийн ажил сургалтын байгууллага, санхүүгийн зохицуулалт хороо, компани цэцлийн зүйлүүдээр одоо тайлан нэгтгэдэг. Саяхан одоо хэвлэлдээ номлол авсан байлаа. За уул уурхайн компаниуд гэхэд байгаль орчин, хүрээлэнгийн орчинтой түүний одоо ашиг малтмал, түүний нөөц ашиглал, нөхөн сэргийлэх хэмжээний тайлбарлаа, засгийн газрын дэргэдэл одоо ил тод олборлог үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлалын одоо санаачлал гэсэн албан дээр одоо хүргэж явж байлаа. Нийгмийн хариуцлагын тайлбар гаргадаг. За манай дээр бол одоо бас яг тодорхой төрийн тодорхой тэрийг хариуцж хэрэгжүүлж байгаа байхгүй шүү байгаа. За энэ тавтай нэрээр дараа бас тодорхой хэлэх байна. Их хэмжээний ийм өөр цаг хугацаанд өөр зорилго бүхий тайлбаруудыг хэрхэн одоо нэгтгэж нэг байгууллага солиулагч бүхий талуудад мэдээллийг цогц хэлбэрээр өгөх вэ гэсэн асуултыг бол нэг зөвлөөр энэ тайлбарт хэлдэг. За нэгдүгээр тайлбарын бас нэг хамарч байгаа онцлог зүйл бол 6 капиталыг дуудаж оруулж тайлбарлах ёстой гэсэн асуултыг бол ихний ярьж байгаа. За бид бол санхүүгийн капитал, санхүүгийн хөрөнгийг бол тайлбарлан чаддаг. За manufacturer гэдэг байгаа үйлдвэрлэлийн капиталыг бол бас тодорхой хэмжээнд бид нар бүрэн тайлбарлан чаддаг гэж үзэж байгаа. За оюуны капитал, оюуны хүчийг бол бид нар бүрэн гүйцэтгэж гэсэн тодорхой хэсгийг нь бол бас тайлбарлан чаддаг. За харин хүн капитал, хүн гэдэг зүйлээ бид нар бүртгэл тайлбарлан тусгаж чадахгүй байгаа. Тайлбарлах хэлбэрээ бас олж чадахгүй байгаа. Байгалийн капитал, natural capital гэсэн энэ 6 капиталыг нэгдмэл тайлбарт оруулж тайлбарлах ёстой гэсэн энэ одоо тайлбарлын элемент болж бол дууддаг. Тэгэхээр энэ зүйлүүдийн талаар бол өөрчлөлт авч үзэх юм аа. За түүнээс гадна нэгдмэл санаа бодлыг дэмжих зорилгоор энэ тайлбар бол гарч байгаа. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын талаар одоо integrated thinking гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл нэгдмэл тийм одоо бүхий том зургаар нь зохицоор нь бол ингэж харж шийдвэр гаргах гэсэн энэ санаа бодлыг дэмжих зорилгоор бол энэ нэгдмэл тайлбарын асуудал бол үүсч гарч хэрэгжиж одоо тэрийг тайлбарын харах хэлбэр оролцоод бол явагдаад байгаамаа. Тэгээ 2009 онд бол энэ нэгдмэл тайлбарын олон улсын зөвлөл гэдэг байгууллага байгуулагдсан. За энд одоо байгуулсан одоо оролцогч талуудыг бол бүрдсэн байна. За энэ дээр нэлээд том тоглогчнор нь бол одоо GRI гэдэг одоо глобал тайлбарлалын санаачлал гэдэг байгууллага. За тэр Уолшийн хангуугийн автортой нэгдсэн бод бүртгэлийн тайлбарлалын санаачлал гэсэн төсөл. За тэгээд дэлхийн нэгдсэн бодгочдын холбоо гэсэн энэ гурван байгууллага бол гол одоо стейкхолдер нь болж одоо энэ олон улсын зөвлөлийг бол байгуулсан байгаа. За эдгээрийг тус нь удирдах байгаа хүмүүс бол ихэвчлэн одоо санхүү тэр дундаа мэрэгсэн нэгдсэн бодгочноор бол одоогоор бол бас ажиллаж байгаа. За тэгээ энэ байгууллага 2013 онд бол нэгдмэл тайлбарлалын олон улсын үжил баримтлал гэдгийг бол бас гаргасан байгаа. За биднийхэр бол энэ үжил баримтлал нь бол зарчим суурилсан тийм арга хандлага гэж байгаа. За энэ бол нэг талаар бол бидний хувьд одоо нэгдмэл тайлбараа гаргахад баримтлах тийм өдөрдмж баримтлал бичих гэсэн. Одоо санхүүгийн үзүүлэлтэд бид хэрэглэдэг олон улсын санхүүгийн тайлбарлалын олон улсын стандарт гэдэгтэй бол бас зүйлсүүлж ойлгож болохоор тийм зүйлүүд байгаамаа. За тэрэн дээр одоо тэрний хэлж байгаа энэ үжил баримтлал нь бол тодорхой зарчмуудаас өөрөөсөө ингэж. Энэ дээр бол энэ бодлого стратегийн гол асуудал ирээдүйн чиг хандлага
суурилсан байх ёстой гэсэн зарчмыг өрж байгаа. Мэдээлэл нь уялдаа холбоотой байх ёстой. Солилцогч бүхий талуудыг бол хамарсан байх ёстой. Материалын зүйлийг л тайлбарна шүү. Энэ тайлбар өөрөө товч тодорхой өрн гүйцэд хүн харьцуулах боломжтой байх ёстой гэсэн энэ сүүл зарчмууд үндэслэж зарсан үзэл баримт байгаамаа. За энэ нэгдмэл тайлбар дээр тоглож байгаа олон улсын болон улс төрийн оролцогч байгууллагууд байна. Одоо олон улсын нэгдмэл тайлбарын зөвлөл гэж байгаа. Түрүүний хэлсэн 2009 он байгуулагдсан Англи Лондон төвтэй энэ чиглэлээр гол дуу хоолойгоо өргөж байгаа газар бий. За үүний ерөнхийлөгчдөн дээр Мервин Кинг гэдэг Өмнөд Африкийн Иргэсний сургуулийн институтын ерөнхийлөгч байсан хүн байгаа. За яг энэний ажлын хэсгийн ахлагчаар нь Монгол улсад бас ажиллаж байсан мэргэжлийн дипломууд Ян Бол гэдэг дэлхийн дипломатчтай холбооны гүйцэтгэх захирал бас олон жил хийсэн хүн байдаг. За энэ галбал тайлбарын санаачлага гэдээ байгаа. За эндээс бол тэр доктортой байдлын тайлбар бол гаргадаг. Нийгмийн байгаль орчны компани засаглалын энэ тайлбаруудыг гаргадаг. Доктортой байдлын тайлбар гаргаж олон жил сүүлийн хэдэн жил бол ихтэй үйлчлэл явуулсан байна. За дэлхийн дипломатчтай холбоо гэж бид бүхний санхүүгийн үзүүлэлтийн тайлбар хэрэглэдэг олон стандартыг гаргаж байгаа ийм холбоод байна. За стандартын хороо байна, стандартын сан байна. Аас нөхөрлөлийн дипломатчдын холбоо доктортой байдлын төлөө энийг санаачлага байна. За ингээд нэгдсэн үндэсний байгууллагуудаар 3-4 байгууллага бол энэ байгаль орчин, нийгмийн хариуцлага, засаглалтай холбоотой асуудлыг шийдвэрлэн ажиллаж байл юм аа. За ер нь нэгдмэл тайлбарын чиглэл рүү явхад бас нөлөөлсөн нэлээд хүчин зүйлүүд байдаг гэж үздэг. Тухайлбал энэ байгаль орчны 80-ад оны олон энэ хамшигуд байна, тийм ээ. Чернобылийн хадгалах станцын төвчил юм уу те. За энэ тэгэхэд болсон энэ хийм алдагдал хүчтэй энэ зүйлүүд бол хүний хариуцлагаас компани нэг тодорхой хариуцлагагүй асуудлаас болж нийгэмд улсад бүс нутагт дэлхийн хэмжээнд ямар сүрэл эдийн засгийн хохирол учруулж байна гэдэг хандлагыг бол дэлхийн эдийн анхаарлыг хандуулж энэ асуудлаа байгууллага хариуцлагатайгаар энэ асуудалтай хандаж гарах ёстой дэргээ бас тайлбарладаг багтаа гэсэн асуудлыг гаргаж ирсэн байгаа. За нөгөө талаар байгууллагын бас энэ тайлбарлаас хамаарат дэлхийн хэмжээг өргөсөн томоохон энэ дампуурсан компаниуд байдаг тийм ээ. 2001 оны Enron, Arthur Andersen, HIH даатгалын компани, WorldCom, Canebo гэх компаниудын энэ дампуурлын асуудал бол байгууллагын дотоод мэдээллийн бүрэн гүйцэд ил тод хариуцлагатай тайлбарлах ёстой. Тэр зүйл нь дутуугаас болж энэ зүйлүүд үүсчээ гэсэн асуудал байна. За мөн 8 оноос үүдэлтэй дэлхийд хамарсан хямралын асуудлууд энэ нэгдмэл тайлбар буюу байгууллагын ил тод хариуцлагатай цогц тайлбарлын асуудал бол хүчтэй нөлөөлөл үзүүлж энэний оролцоо чиглэлээр үүсэж байна гэсэн үг. За нөгөө талаар байгууллагын ашиглаж байгаа хөрөнгө нөөц бол вит хэлбэрээс вит тус хэлбэр бол нэлээд хувийн жин гардаг болж байгаа. PVC компаниас авсан судалгаагаар таахан харж байгаа бол 1975 онд байсан харьцуул өнөөдрийн байдлаар 80% нь бараг вит тус хэлбэрээр шилжиж энэ бизнесийн үйл ажиллагаа төслөөр хэрэгжиж байна. Энэ зүйлүүд бол энэ байгууллагууд бол нэлээд хүчтэй нөлөөлөл үзүүлж байгаа шүү гэсэн асуудлыг авч үзэж байна. За жилийн тайлбарлын хэлбэр зүгээр судалгаагаар хуудасаар ингээд жигнээд үзэхэд багч 1850-ад оноос өнөөдөр хүртэл хугацаа нэгээд аваад бас график таавал гэсэндээс харж байна. За ерөнхийдөө тайлбарлын хөгжлийн хувьд бид санхүүгийн тайлбарлсан үзүүлэлтийг бол 1980-ад он хүртэл гэдэг юм. Ер нь бол энэ зүйлийг нэлээд төлөвшүүлж явсан. Ер нь санхүүгийн тайлбар буюу санхүүгийн үзүүлэлтийг тайлбарлахад сүүлийн 100 гаруй жилийн хичээл зүтгэлийг гаргаж энэ олон улсын стандартчлал хэлбэр рүү шилжүүлж энэ төвшөнд хүрчээ гэж үздэг. За 80-ад оноос хойш үүн дээр нэмээд бусад тайлбарлын асуудлууд бол нэмж орж ирсэн. Энэ засаглалын, удирдлагын, хүрээлэн байгаа орчин байгаль орчинтой холбоотой тайлбарлын асуудал бол яригдж тодорхой мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр бас анхаарч эхэлсэн байгаа. За ингээд сүүлийн үед бол тусдаа ингэж гарч байгаа тайлбарууд маань бол хоорондоо бие биенийг нөхөх хэлбэртэй нэгдмэл хэлбэрээр тайлбарлах ийм чиг хандлага руу явж байна гэсэн тайлбарлын шинэ хувьсгал, шинэ үе шат гарч ирж байна гэдгийг та бүхэнд болон өнөөдөр бид бүхэн энэ мессежийг хүргэхийг зорж байгаамаа. За нэгдмэл тайлбар бол макро хэтийн төлөвийн хувьд ер нь тухайн улс орны байгууллагын санхүүгийн болоод доктортой үйлчлэгийн хэмжээнд тодорхой хувь нэмрээ оруулна.
За зөвхөн санхүүгийнхээс одоо санхүүгийн бус мэдээлэл ер нь байгууллагын одоо түүх соёл үнэт зүйлийг бол товч тодорхой бол нэгцэн ойлголтод оруулж өгнө. Хөрөнгө оруулагчдад одоо илүү ээлжтэй мэдээлэл өгсөн. Стратеги төлөвлөгөөг эдийн төлөвийг одоо анхаарч үздэг. Тайлгын хэмжээг бол товч хураангуй уялдаа холбоотой болгосон гэрээр бол асуудалтай байна гэж үзэж байна. За ер нь өмнөх үеийн тайлгнуудыг аваад үзэхэд өнгөрсөн үед ер нь бол өнгөрсөн үеийн мэдээлэл их тууралтай байна. Одоогийн бидний тайлгнууд бол өнгөрсөн үеэс гадна бас одоо ирээдүйн дунд бүр урт богино хугацааныхаа одоо хэмжээнд одоо ямар байх талаар илүү тайлбарлаж шүү гэдгийг бас энэ тайлгын зорилгоос орж байна. За түрүүний хэлсэн 6 капиталыг бол дуудаж бас энэ тайлганд орчихлоо. Тэгээд түрүүний хэлснээр санхүү үйлдвэрлэл оюуны капиталын хэмжээнд бол санхүүжилт маань өртөг маань бол нэлээд дэвшилтэй байгаа. За байгалийн капитал хэмжлэн бол хүрээлэн байгаа орчинтой холбоотой дараагийн одоо итгэгч нар дээр одоо манд багштай дээр бол байгаль манаар итгэгчдэр илүү тодорхой гарч ирнэ. За тэгээ энэ 6 капиталаараа бид нар байгууллагынхаа одоо гарсын хараа эрхэм зорилго за бодлого стратегиэр дамжин шинэ бизнесийн модулаар дамжин бизнес процессээр дамжин энэ зүйл хэрхэн үнэт зүйлээ хэрхэн одоо явуулж бий болгосон тухай тайлбарлыг бол энэ нэгэн тайлбараар бол авч үзэж байгаамаа. За ер нь байгууллагын бизнесийн байгууллагын зорилго юу вэ гэхэд одоо ашиг олох гэдэг байсан бол энэ асуудлууд одоо үед өөр болсон. Тэр байгууллагын одоо зөвхөн санхүүгийн хэмжүүрээр биш нийгэмдээ ямар хөв нэмэр оруулсан байгаль орчиндөө хэр ээлжтэй байсан бэ гэдгээр бол бизнесийн байгууллагуудыг хүчил дэмжлүүлж явж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдээр тулгуурласан бизнес гэдэг бол хэрэг доктортой байх уу? Зөвхөн ашиг харсан бол одоо ямар хөө одоо бас доктортой явах гэдэг талаар бол бас энэ зүйлийг бас таагүй ойлгох гэж байна. За энэ чиглэлээр судалгаанууд хийж байхад хэдийгээр 2009 он энэ зөвлөн байгуулагдаад үзэл баримтлал нь 13 онд батлагдаад явсан ч гэсэн зарим орнууд дээр бол энэ асуудлыг хуульчилж төрийн хэмжээнд зохицуулсан бас газрууд байна л да. Тэгэхээр бас товчт нь бол энэ авч үзэж байна. За Англи улс бол энэ дээр бол нэлээд тэргүүл хичээгээр хандж байгаа. Төрөний хэлсэн олон улсын зөвлөлөө өөрийнхөө улсад байрлуулсан. Тэгтээ хууль гаргаад энэ асуудлууд бол одоо хандж байгаа. Тэгээд энд гарч байгаа үзэл баримтлал бол их нэлээд тийм одоо жишг чиглэлээр ороо явж байгаа. За тэгээ Австрали, Япон, Дани гэх мэт орнууд дээр тодорхой хуульчтайг ч гэсэн дөрвөн журмаар бол зохицуулаад тэр үнд цаасны комисс за хөрөнгийн бизнес дээр бол зохицуулт хийгээд энэ чиглэлээр бол нэлээд анхаарч явж байгаа. Саяхан бид нар Солонгос болсон Аз нөхөн болон нэгэн улсын хууль дээр Японы одоо нэгдүгээр тайлгын хөгжлийн асуудлыг бол ярилцсан байгаа. Тэрэн дээр одоо 432 компани сонгож аваад лист компанийг аваад тэгээд энэ нэгдүгээр тайлгын оролцох хийсэн сүүлийн 3 жилийн статистик мэдээ үр дүнд бол одоо ингээд танилцуулж явж байгаамаа. Тэгэхээр манай улсын хувьд бол хараахан энэ чиглэлээр бол эрхцүү зохицуулт бол гараагүй байна. Дээр нь энэ талаас зохицуулсан төрийн одоо зохицуулагч байгууллага бол нэгдмэл байдлаар бол гараагүй байна. Тус тусын зорилгын тайлан дээр бол тодорхой орлого хийгээд байгааг бид бүхэн энийг цаашлуулж нэгдсэн бодлого санаагаар өдөр тустай гэдгээс энэ сэдвээр бид нар бол эцэг модчдын анхаарлыг хандуулж байгаа юм. Тэгэхээр бидний хувьд бол байгууллагын тайлбар дээр санхүүгийн үзүүлэлтийн хөтөлбөр чиглэлээр бид нар бас олон жилийн одоо болсон практик туршилтаараа нэмээд байгууллагын бусад тайлбарлалаар бид нар бол зохицоор нь уялдаатай тэгээд товч тодорхой нийтэд хүргэх энэ асуудалд илүү анхаарал хандуулж бизнес эрхлэгчнэр компани удирдлагуудаа удирдамж олоод зөвлөх ёстой хүмүүсээ гэдэг утгаар бид нар энэ оны анхны одоо сэдвийг гаргаж ирж тавьж та бүхэнд танилцуулж байгаамаа. За миний хувьд ингээд товч мэдээлэл үргээд за энэ доторх асуудлуудыг нарийсгсан одоо итгэгч нараа үрье. Түүний дараа бас чөлөө зорилттой байх учраас дараагийн итгэгчээ үрье. Компани нийгмийн харилцааны асуудлаар зах зээлийн хүрээлэнгийн тэргүүн нөлөөлөж байна.